Сайн өгтөө би та бүхэндээ амлсан ёсороо хөмсгөө хэрхэн ургуулах талаар зааж өгч байна. Тэгэхээр та бүхэн гарын дорх материал ашиглан хөмсгийг ургуулах боломжтой. Тэгэхээр би сарын өмнөөс хөмсгөө ургуулж гисэн. Тэгэхээр миний хөмсг бол ерөөхдөө урд нь байгаа хад бол өтгөн ургадаг байсан. Энэчнээс ингээд зэрлэг одоо зах хүртлээ ургадаг байсан гэсэн. Тэгээд бас хүмүүс чинь загвархан нүүрний одоо бодог хүртэл өөрчлөгддөг шиг би бас хөмсгөө ингээд маш их төвж анзалдаг байсан. Тэгэхээр одоогийн байдлаар би ургуулъя гэсэн бодолтой байгаа. Тэгээд энэ жилийн ман тренд ч гэсэндээ ерөөхдөө хөмсг өтгөн хөмсг тэгээд natural makeup одоо natural одоо байгалийн будаагүй юм шиг төр төрх одоо ерөөхдөө модонд орчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн ч гэсэн анзаарч харсан байх гэж бодож байна. Тэгэхээр хөмсгөө оруулахдаа би та бүхэндээ юу хэрэглэснээ одоо зааж өгч байна. Тэгэхээр таны гарт орох маш амархан зүйлүүд байгаа. Тэгэхээр сонгонд би ингээд таллаа тугаачихсан байна. Тань нэг ширхэг сонгон хэрэгтэй. Саримс хэрэгтэй. Тэгээ саримсаа та бүхэн талж хуваагаад хөмсгөн дээр ингээд түрхэх боломжтой. Тэгэхээр саримсны шүүс маань ерөөхдөө хөмсгийг маш сайн ургуулдаг, ус маш сайн ургуулдаг байгаа. Тэгээд ингээд түрх нь хамгийн гол нь та түрхэхтэй айх хэрэг байхгүй. Хитрхи их ингээд түрхчих юм бол бас арьсаа түлхэх магадaltaй байдаг. Тийм учраас та саримсаа ингэж түрхчээд хонуулчих боломжтой. Тэгээд угаагаад авах боломжтой. Мөн 1-2 цагийн дараа угаагаад авах боломжтой. Тэгээд байн ингээд түрхээс суугаа мөсшиг ч юм уу огөрцөн шиг ингээд суугаад байж болохгүй юм. Та бүхэн зохиноосоо маш холдуу. Тэгээд яг нөх хөмсг ургуулъя гэсэн хэсгээрээ та саримсныхаа шүүсийг дундуур нь хувааж авсан саримсныхаа шүүсийг ингээд төрхөд өхнээ тэгээд ингээд шүүс нь гарахгүй байх юм бол та ахаад ихчээ дундуур нь хичэнгүүд шин шүүс гарч ирэн. Тэгэхээр та бүхэн шүүсээ ингээд төрхөд авах боломжтой. Мөн түнчлэн дараагийн хоёр дахь арга бол юу гэхээр энэ сонгон байгаа. Та сонгоныг хүмүүс нэг өсөндөө ч гэсэн маск тавьхдаа сонгоныг ашиглаж байгаа. Тэгэхээр сонгоныг ашиглахдаа та бүхэн юу яаж ашиглах вэ гэхээр та бүхэн шүүс шахагч ч юм уу эсвэл миксер ч юм ямар нэгэн зүйл байхгүй бол та сонгоноо маш сайхан жижигхэн буузны мах шиг хэрчээд маарланд ороогоод мушгингууд сонгоны шүүс гардаг. Тэгэхээр энэ сонгоны шүүсийг та хөмсгөндөө мөн адил түрхэд одоо авах боломжтой. Тэгэхээр таны хөмсг маань маш сайхан өсөн ургаад ирнэ гэсэн үг шүү. Тэгээд та бүхэн хамгийн гол нь төрхтэй мэдээж акта учраас өдний чинь одоо нулимс гарч магадгүй. Тийм учраас маш бага хэмжээг ингээд сайхан ингээд түрхэд өгөх боломжтой. 3 дахь арга бол та хамгийн өтгөн тэгээ хар хөмсгийг ургуулъя гэж бодож ивэл та маш амархан зул барьж хондог айл байдаг байх гэж бодож манайх бол зул тасалдаггүй. Тэгэхээр зул барьж хондог айл болгонд бадам гэж байгаа. Тэгэхээр та бүхэн зулаа өргөхдөө шар тосоор ингээд өргөсөн байвал маш сайн төрлийн одоо энэ тосноос үүссэн шаталтаас үүссэн энэ бадам гэж зүйл үүсдэг. Тэгэхээр энэ бадмыг та бүхэн хөмсгөндөө төрөх болно. Тэгэхээр би багадаа бас маш шартай байсан хөмсгөө ургуулъя гэд ээжээс асуухад ээж маань энийг эмээ маань зөвлөж ирсэн. Тэгээ тэр хугацаанаас хойш бол би эргээд одоо ахаад хөмсгөө сая сүүлийн 1 сар одоо ургуулъя гэхдээ би бадам төрөхдөг байсан. Тэгэхээр одоо та бүхэндээ зулнаас гарсан зул барьж хондог айлууд маань бадам байгаа. Энэ бадмыг хаяггүйгээр та бүхэн хөмсгөндөө мөн дүнчлээ одоо ядаргаанаас болоод ус маань ингээд унцдаг. Тэгээд хар бих төрхдөг шүү дээ. Яг тэрэн шиг ингээд унсан усны хаан тэр хэсэг дээр бас зулын энэ бадмыг ашиглаад төрөх боломжтой байд юм шүү. Тэгэхээр одоо цөмөрөө зулаас гарсан бадмаа сайхан төрхье. Тэгэхэд хөмсг баатар болцгоо шүү цөмөрөө бүгдээрээ. Тэгээд зулынхаа бадмыг гарын дээр авч ягаад та бүхэн талин цай харжаад хөмсгөө ургуулъя гэсэн хэсгээрээ сайхан төрхөд дүн. Тэгэхээр хамгийн гол нь таны хөмсг өтгөн хар урганаа. Тэгэхээр зүгээр хөмсгний ус ингээд гаргаад авах боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм учраас үсээ ургууллаа шарвтар байхгүй тул та хар өнгийн хөмсгцөө болёо гэж бодож ивэл одоо ингээд сайхан бадмаа төрхөд эхэлнэ. Иймэрдүү болно. Тэгээд ингээд сайхан бадмаа өөхгүй төрөх чаарай зул барьж хондог эмээгийн дээр ч юм уу хэрэг танах зул барьж хондохгүй бол ер нь хөгшин настай айлууд бол зул бол маш сайн барьж хондог байгаа шүү дээ. Тэгэхээр бадмыг аваад бид нар чинь бол бадмыг одоо хамгийн ойрын хэрэглээнд юунд хэрэглэж байгаа нөхөр хүүхдүүдийг ингээд нөгөө хамрын ингээд энэ дээр нөгөө орой айлахгүй тулд ингээд харт улаа олгож төрхдөг байгаа бадмыг. Тэгээ одоо ингээд төрөгчнээ. Ердөө ийм л арга байгаа. Тэгээд хөмсг баатар болохын тулд та бүхэн зулын бадмыг оройдоо төрөхөд байгаа юм бол одоо олж байгаа аимшигт тэр төрөх гарч байгаа гэж би бодож байна. Тэгээд ингээд ахын бол маш үр дүнтэй байдаг. Тэгээд би хөмсгөө ургуулахын тулд эдгээр аргыг хэрэглэсэн маа. Тэгэхээр гарын дор ашиглагдаж болох зараг бол маш сайн арга юм байгаа юм шүү. Мөн түнчлэн та бүхэн хөмсгчийн ингээд ургаад эхлүүл би бол харандаагаар ерөөхдөө зурдаггүй. Тэгээд хөмсгөө тодтохын тулд та бүхэн нэг арга зааж өгье. Ургаж байгаа хөмсгөөд ингээд жоохон замрааг ургаад тэгэхээр жоохон царай дараад идэг. Тийм учраас хөмсгөө сайхан самжаагаад баг зэргийн хэлбэр гаргаад би болохоор хар өнгийг сонгодоггүй. Ерөөхдөө яг арсны одоо бордоо өнгийн natural бор өнгийг ингээд саарл бор өнгийг ингээд сонгож хөмсгөн дээр зурдаг байсан. Тэгээд одоо та бүхэн ургаж явах явцдаа ер нь хөмсгчин замрааг ургаад нүүрний чин одоо хэлбэрийг алдагдуулаад байх юм бол та хөмсгөн сайхан хөмсгөө самжаад иймэрхүү өнгөөр сонгоод сайхан хөмсгөө ингээд зөв хэлбэрт нь оруулаад бодож явах хэрэгтэй. Мөн түнчлэн та хардуу өнгийн хөмсгтэй байх юм бол ерөөхдөө дууссан
одоо энэ сормосны бодог гэдэг дуусан сормосны бодог маань ерөөхдөө одоо ингээд үлдэц багтаа байдаг шүү дээ. Тэгэхээр энэгээрээ сайхан хөмсгөө ингээд самнаад хэлбэрт оруулаад өгөх юм бол илүү гоё болт юм шүү. Тэгээд та бүхэн харандаараа зурх нь. Тэгээд дээрэс нь хөмсгөө хэлбэрт оруулж айтайхан хар өнгийн өстэй харагдуулахын тулд та бүхэн дуусж байгаа сормосны хам бодгийг хоо гэдэг ингэж хагаад үгүй бол дуусж байгаа сормосны бодгийг ашиглахын тулд та бүхэн дараа зааж өгье. Халуун одоо бүлийн буцсан усан сормосны хам бодгийг хийгээд ингээд 10 минут ойлгочоод ерөнхийдөө хатсан байгаа бодог маань доошлцдаг. Тэгэхээр энэхүү шахрууг та бүхэн бас эргээгээд сормосондоо болон хөмсгөндөө ингээд ашиглаад авах боломж байдаг юм шүү гэдгийг бас сануулахын зүйтэй болоо гэж бодож байна. Мөн түнчлэг хүмүүс нөгөө нэг корсетыг маш ихээр асуусан байгаа. Тэгээд энэ корсетыг би бол сонгож хэрэглэсэн. Энэ бол миний 5 дахь корсет байгаа. Тэгэхээр энэхүү корсетыг яагаад сонгосон бэ гэхээр гадуур зарж байгаа корсетууд маань маш олон төрлийн корсет байдаг. Тэгэхээр эдгээр корсетнууд маань одоо материалын хувьд ч гэсэн өнгө чанарын хувьд ч гэсэн өөр байдаг. Тэгээд энэ яг намайг одоо би ингээд нухдаггүй ямар нэгэн реклам биш гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгээд нухдаггүй өдөр тутам өмсөд ингээд ажлаа хийгээд явах маш боломжтой. Тэгээд дээрээс нь тасгал хийхэд нуруу нь маш тулгууртай байдаг учраас би энэ корсетыг бол ерөөхдөө сонгосон байгаа. Тэгээд авсан газрын хүмүүс маш ихээр асуудаг. Дахин хэлж үгүй би номин их дэлгүүрийн хүн болгоно шгүй сайн мэддэг. Тэгээд номин дэлгүүрийн хүнс рүү нарангууд зарагдаж байгаа шүү. Тэгээд хамгийн гол нь гадуур байгаа би хороолоос авч гисэн дуудлагаар авч үзсэн. Тэгээд бид нар хамгийн гол нь ерөөхдөө эдийн засаг муу байгаа учраас оригинал юм хэрэглэн гэдэг бол хүн болгоны одоо төсөвт бол маш хүнд тусан тийм учраас энэ одоо Waist Trainer буюу энэ корсетийг оригин авч хэрэглэе гэхээр 120-150 доллар байдаг. Тэгээд захиалж байгаа нь гэхээр 300 мянган долларын төгрөгийн одоо ханштай болчихоор чинь бид нарт бас маш хүнд тусдаг. Тэгээд би бол 60 мянгаыг хэрэгжилж байсан, 90 мянгаыг хэрэгжилж байсан, 130-аас авч байсан. Сүүлд авсан энэ маань болохоор 79 мянган төгрөгийн корсет байсан. Тэгээд үнэхээр надад таалагдсан болохоор би бас охтуудтай зөв зүйтэй юм мөнгө зараарай гэдэг хүднээс хэлж өгч байгаа юм шүү. Тэгээд зүүсэн байхад маань хүмүүс маш ихээр асуусан учраас энэ видеонд ч гэсэн хэлж өглөө. Ингээд та бүхэндээ мэддэг чаддаг бүхнээрээ тусалж байгаа би баяртай. Ингээд эргээд дараагийн видеогоор уулзцгаая. Хөмсөг Баатар болцгоё. Сарын дараа хөмсөгч хэр орохсныг та бүхэн надаас хэлээрээ сонирхуулаарай. Ингээд баяртай.